За өнөөдрийнхөө YouTube бичлэгээр та бүхэндээ NBA-ийн шилдэг тоглогчдын нэг авсан хагас гайхамшигт очид Vince Carter-ыг танилцуулах гэж байна. Vince Carter хэрхэн яаж энэхүү гайхалтай амжилтад хүрсэн, тэрээр NBA-д 20 улирал тоглохдоо ямар багуудад тоглож байсан талаараа нэвтрүүлгийг та бүхэндээ үзүүлэхэд бэлэн болсон байна. Vince Carter 1977 оны 1-р сарын 26-нд Флорида мужийн Daytona Beach-д Мишель болон Vincent Carter нарын ууган хүү болон мэндэлжээ. Түүнийг 7 настай байхад нь эцэг эх нь салсан байна. Дараа нээж нь хэд удаа гэрлэж байжээ. Carter Daytona Beach хотын Maryland ахлах сургууль элсэн суралцсан юм. Тэрээр эхэндээ Америк хөлбөмбөгийн тоглогч байсан ч ахлах сургуульд бугууныхаа ясыг хугасны улмаас волейболоор цааш хичээлэх болжээ. Волейбол Carter-т нэр алдрыг авчирсан. Тэрээр ахлах сургуульд Volusia County-гийн оны шилдэг тоглогчоор шалгарч байжээ. Мөн тэрээр Daytona Beach хотын Bethune Cookman их сургуульд суралцах саксофон хөгжмийн тэтгэлэгч авч чадсан байдаг. Vince Carter Maryland ахлах сургуулийн саксофон бөмбөгийн багийг 56 жилийн дараа мужийн аваргын цомд хөтлсөн гайхалтай тоглолтыг үзүүлж байжээ. Энэ сайн тоглолтоор тэрээр 1995 онд McDonald's-ийн All American шилдэг тоглогчоор шалгарч байсан удаатай. 2012 оны 1-р сарын 31-нд McDonald's-ийн All American-ийн түүхэнд хамгийн агуу 35 тоглогчийн нэгээр түүнийг мөн нэрлсэн байдаг. Carter ахлах сургуулаа төгсөх жилдээ нэг тоглолтын дунджаар 22 оноо 11 самбар 4.5 дамжуулалт 3.5 хаалтыг гүйцэтгэж байжээ. Vince Carter Maryland ахлах сургуульд тоглосон карьерт 2299 оноо 1042 самбар 356 дамжуулалт 178 бөмбөг таслалт гэсэн содон амжилтыг үзүүлсэн байна. Түүнийг Америкийн их сургуулийн 77 сургууль урьдсан боловч эцэст нь Флоридагийн оронд Хойд Каролинагийн их сургуулийг сонгон суралцах болжээ. Carter 1995 онд Хойд Каролинагийн их сургуульд элсэн суралцголоо. Тэрээр Хойд Каролинагийн их сургуулийн Tar Heels багт 3 улирлыг өнгөрүүлсэн бөгөөд дасгалжуулагч Dean Smith, Bill Cartridge-ийн удирдлага дор саксофон бөмбөгийн ур чадварт суралцсан байна. Carter элсэн суралцсан эхний жилдээ бага бүсийн авраг болоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Carter 1997-оос 98 оны улирлыг нэг тоглолтын дунджаар 15.6 оноо авсан амжилтаар дуусгажээ. Ингээд 1998 оны 5 дугаар сард 3 дугаар курсээ төгссөний дараа 1998 оны драфтад нэрээ өгсөн бөгөөд үүнээс өмнө тухайн хавар ангийн найз Jamison драфтад нэрээ өгсөн байсан юм. Тэрээр NBA-д орлогоо сургуулаа хайсангүй. Хойд Каролинагийн их сургуульд үргэлжлүүлэн суралцж байсан бөгөөд 2000 оны 8 дугаар сард Афро-Америк судлалын мэргэжлэр бакалаврын диплом товолжээ. Carter 1998 оны NBA-ийн драфтад Golden State Warriors багт 5 дахь сонголтоор сонгогдсон. Гэвч драфтын өдрөө 4 дахь сонголт Антон Джеймснэр Toronto Raptors багт солигдож өөрийн үеэл Tracy McGradyтэй хамт нэг багт тоглосон билээ. Raptors баг эхний 3 улиралд амжилт муутай байсан ч жил ирэх бүр сайжирч байсан Carter-ийн сайн тоглолтын ачаар 2000 онд Raptors түүхэнд анх удаа плей-оффт шалгарсан. Дараа улирал нь буюу 2001 онд багийг 47 хожилд хөтлөж мөн түүхэндээ анхны плей-оффын зурлалт ялд байгуулж зүүн бүсийн хагас шигшээ шалгарахад манлайлан оролцсон тоглогч бол яхаарахгүй Vince Carter юм а. 1998-аас 99 оны NBA ажил хаялтын улмаас Carter NBA-д 2 дугаар сараас тоглож эхэлсэн. Тэр хурдан хугацаанд фэнүүдийн зүрх сэтгэл төрсөн бөгөөд түүний тэнгэрт нисгмэтэй дотлооны стил нь түүнд Air Canada гэх очийг авчирсан. Тэрээр NBA-д дунджаар 18.3 оног дундчилж байсан бөгөөд тоо домшиг олон гайхалтай слэм данкийг хийж тэр оныхоо оны шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртсэн. 2000 оны NBA-ийн бүх одын тоглолтын цагирган дээрээс довтлох тэмцээн бидний зүрх сэтгэлд өөр тоногшин үлдсэн. Энэ тэмцээн тэрээр 360 градус эргэлттэй windmill, bounce dunk мөн elbow in the rim зэрэг гайхалтай тоглолтуудыг гүйцэтгэж байсныг та бүхэн тод санах баха. Carter болон түүний үеэл Tracy McGrady нар 1998-аас 2000 онд Toronto Raptors багт хамт тоглохдоо хүчтэй ослыг бүрдүүлсэн. Гэсэн хэдий ч McGrady 2000 оны 8 дугаар сард чөлөөтэйгэнд болж Orlando Magic багт солигдож Carter бүх ачааг нуруунд дээрээ өргөсөн. 2001 оны 8 дугаар сард Carter 6 жилийн 94 сая долларын гэрээний сонголтыг Raptors багтаа хийсэн. Гэсэн хэдий ч 2001-ээс 2002 оны улирлын сүүлийн 22 тоглолтыг гэмтлийн улмаас өнжиж байжээ. Тэрээр улирлын туршид 60 тоглолтод оролцож нэг тоглолтын дунджаар 24.7 оног авч байсан юм. 2001 оны 12 дугаар сарын 7-нд Carter Denver Nuggets багийн эсрэг тоглож 42 оноо 15 самбар 6 дамжуулалт 5 бөмбөг таслалт үзүүлсэн. Ингэснээр тэрээр Charles Barkley-гийн 1988 оны дараа түүхэндээ 40 оноо 15 самбар 5 бөмбөг таслалт 5 дамжуулалт авсан 2 дахь тоглогч болон үлдсэн.
2004 онд Raptors багийн хувьд хүнд жил болж багийн ерөнхий менежер Глен Грунвилл болон дасгалжуулагчдын багийг бүрэн солилоо. Бүх улирлын турш солилцооны таамаглал яригдж эцэст нь 2004 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ерөнхий менежер Роб Бабкок Картерыг Нью-Жерси Нетс руу солих шийдвэр гаргасан юм. Энэ солилцоонд Алонзо Морнинг, Аарон Уильямс, Эрик Уильямс хоёр драфт ирэх оролцжээ. 2005-аас 2006 оны NBA улиралд Картер эсрэг багийн тоглогчийн дүрээр эргээрсэн. Raptors-ийн хөгжөөнд дэмжигч түүнийг буулж байлаа. Гэсэн хэдий сайн тоглогч бол сайн л байдаг. 101 90 харьцаатаагаар Нью-Жерси ялт байгуулахад тэрээр 39 оног авчээ. Дараагийн жилүүдэд ч Картерийн хайрладаг байсан фэнүүд хүйтэн хөндий түүнийг хүлээн авахулсан юм. 2006 оны 1-р сарын 8-нд Raptors-ийн эсрэг Картер сүүлийн 0.1 секунд дутуу байхад 3 орны шилэлтийг амжилттай болгож 105, 104 харьцаатаагаар баг нь ялтааруулж байсан. Тоглолт тусахад Картер 42 оноо авсан байсан бөгөөд үүнийг амьдралынхаа хамгийн шилдэг шийдэлтүүдийн нэг гэж нэрлэжээ. Тэрээр хэлэхдээ мэдээж энэ хамгийн шилдэг нь уур амьсгал, сэтгэл хөдлөл, талбай дахь сөрөг энерги үнэхээр гайхалтай байсан хэмээн дурсан ярьжээ. 2008 оны 11-р сарын 21-нд Картер Raptors-ийн эсрэг 1.5 секунд амжиж хүчтэй цагран дээрээс довтлож 129, 127-гийн харьцаатаагаар мөн ялтанд хөдөлсөн байдаг. Тэрээр 39 он авсан бөгөөд хөгжөөнд дэмжлэгийн сөрөг хандлаганд тэрээр би Торонтод өөрийгөө нээж олсон гэдгийг хинч мэдж байгаа. Энэ бол спорт. Би багийнхаа төлөө тоглосон. Харин хөгжөөнд дэмжлэгтэй таалагдах гэж муу тоглож болохгүй шүү дээ хэмээн хэлж байжээ. 2011 оны 11-р сард Картер Трейси Макгради, Чарльз О'Клинаар Off the Record ярилцлагад Торонтогийн үзэгчд тандан ярилцлага өгсөн байдаг. Картерыг Торонтод тааламжгүй хүлээн авсан талаар асуухад тэд намайг болон Трейсигийн өсч тойрнохыг харсан. Миний хувьд үүнийг нэг хүүхэд том болоод насанд хүрсэн хүн болж амьдралын зам өрөө хөөж байгаа зүйл мэд хүлээн аваасаа гэж хүсэж байна. Багаас явхад олон хүнд таалагдаагүй. Надад ч гэсэн таалагдаагүй. Учир нь би ихийг хийж, их зүйл сурч өнөөдрийн өөрийгөө бий болгосон. Би ойлгож байна. Гэхдээ энэ багт би хайртай хэвээрэл байх болно. Тэнд найз нөхөд манч би хэмээн хэлж байжээ. Дараа нь Торонтогийн фэнүүдэд зориулан хэлсэн үгэндээ хөгжөөнд дэмжигчтэй талархаж байна. Намайг дэмжиж бүүлж эсвэл үзий ядах нь хамаагүй. Би та нарт хайртай хэвээрэл байх болно хэмээн хэлжээ. 2012 оны 11-р сарын 6-нд Картер TCN радио 1050-д ярилцлаганд оролцогч Торонто хот болон Торонто Raptors түүний зүрх сэтгэлд үрд байх болно. Нью-Жерси рүү шилжихээс өмнөхөн Картер Мичелд уцаар залгаж Торонтод үлдэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Гэсэн хэдий ч тийм боломжгүй байсан. Учир нь солилцоо айл хэдийн хамын хэлбэрээр тохиролцсон болохоор үүнийг зөрчиж болохгүй хэмээн хэлж байжээ. Хожим нь 2014 оны 4-р сард Raptors багийн ерөнхий менежер Масай Ужири Картерыг Торонто Raptors багийн бэлэг тэмдгүүдийн нэг хэмээн тодорхойлсон байдаг. 2014 оны 11-р сарын 19-нд солилцоо хийгдснээс хойш бараг 10 жилийн дараа Raptors багийн 20 жилийн ойн хүрээнд Raptors Grizzlies-ийн тоглолтын эхний үед Картер зориулсан видео бичлэгийг танхимд хүртэл үзүүлж байсан. Сэтгэл хөдлөсөн Картер подолкороо урсаж байгаа нулимсаа арчиж зүрх сэтгэл үүрд хэмээн хэлж байлаа. Дараа нь тэрээр хэлэхдээ маш сайхан мэдрэмж төрсөн. Үүнийг үгээр илэрхийлж үсгээр бичихийн аргагүй байсан хэмээн хэлжээ. Картер Нью-Жерси Нетс багтаа 5 улирлыг өнгөрүүлсний дараа 2009 оны 6 дугаар сард багаас явсан. Картер Нетс багтаа Raptors 23.4 оног дундчилж байсан бол Нью-Жерси Нетс 23.6 оноо болгон амжилттай эхэлж байжээ. Тэрээр энэ багтаа бэртэл гэмтэлд ч гэсэн төдийлөн өртөөгөө маш цөөхөн тоглолтыг үндсэн. 2005-аас 2007 оны хооронд багаа дараалан 3 плей-оффын цоролд хөдөлсөн гайхалтай улирлыг ч үзүүлж байсан юм а. 2009 оны 6 дугаар сарын 25-нд Картер солигдлоо. Орландо Magic Dwight Howard-д хань болох нэгнийг хайж байсан бөгөөд Картерыг тэр тоглогч нь мөн хэмээн онцгойлон сонгосон байдаг. 2010 оны 2 дугаар сарын 8-нд Картер улирлын хамгийн өндөр үзүүлэлттэй 48 оноо, үүнээс 34 оноо нь 2 дугаар хагаст авч Magic New Orleans Hornets-ыг 123, 117-гийн харьцаатаагаар хожиход чухал үр гүйцэтгэжээ. Картер Орландотой хамт зүүн бүсийн финалд хүрч тэнд Бостон Селтикстэй уулзраад харсан ч 4-2 харьцаатаагаар ялагдаж байжээ. Дараа улиралд нь Картер дахиад л солигдлоо. 2010 оны 12 дугаар сарын 18-нд Картер Phoenix Suns багтаа гэрээ байгуулсан. 2011 оны 1-р сарын 17-нд Картер Нью-Йорк Никс багийн эсрэг тоглож 29 оноо 12 самбар авч баг 129, 121 харьцаатаагаар ялдаа байгуулахад хөтөлсөн. Энэ тоглолтын үеэр тэрээр 20,000 оноонд хүрч NBA-д энэ амжилтанд хүрсэн 37 дахь тоглогч болжээ.
2011 оны 12 дугаар сарын 9-нд NBA ажил аялалтын дараа Картерыг Санс баг чөлөөлж байгаа гэдгээ мэдэгдэж $18 сая төлбөрөөс $4 сая л өгчээ. Картер тус улирал 51 тоглолтод оролцож 41 тоглолтод гараанаас тоглож, нэг тоглолтод дунджаар 13.5 оноо авч шидэлтийн хувь нь 42% байжээ. 2011 оны 12 дугаар сарын 12-нд Картер тухайн үеийн NBA авраг Dallas Mavericks багтаа 3 жилийн гэрээ байгуулсан. Ингэснээр тэрээр хуучин New Jersey Nets багийн хамтрагч Jason Kidd-тэй дахин нэгдсэн юм. 2012 оны 4-р сарын 20-нд Golden State Warriors багийн эсрэг тоглолтын сүүлчийн мөчүүдэд 3 оны шидэлтэй амжилттай болгосноор Картер NBA-ийн түүхэнд 1500 удаа 3 онооны шидэлт амжилттай болгосон 8 дахь тоглогч болжээ. 2014 оны 3-р сарын 16-нд Oklahoma City Thunder багийн эсрэг тоглохдоо карьерийнхаа оноог 23,000 онооны босхийг давсан NBA-ийн 27 дахь тоглогч болж чадлаа. Хэдийгээр Vince Carter бөгжний хойноос явж байсан ч тэр улиралд San Antonio Spurs баг хүчтэй байснаар түүний энэхүү аялал энэ түрээд дуусаж байжээ. 2014-өөс 15 оны илрэл тэрээр 7-р сарын 12-нд Memphis Grizzlies багтаа богино хугацааны гэрээ байгуулсан. Memphis Grizzlies багтаа NBA-ийн түүхэнд 40 настайдаа нэг тоглолтод 6-3 онооны шидэлт амжилттай болгосон тоглогч болж үлдсэн. Мөн 40 нас 46 хоногтойдоо Картер 2013 оны 4-р сард John Howard-оос хойш NBA-д гараанд гарсан хамгийн ахмад тоглогч боловлджээ. 3-р сарын 29-нд Indiana Pacers багийн эсрэг тоглолтод Картер Ray Allen-ыг ардаа үлдэн NBA-ийн бүх цаг үеийн онооны жигсаалтын 22 дугаар байрт орсон. Ийхүү хэд хэдэн баг дамжсан эцэст Vince Carter зодог тайлж байгааг мэдэгдсэн. The Rings сайтын подкастын албан ёсоор мэрэгжлийн сагсан бөмбөг тоглохоо болжглоо хэмээжээ. Картер 2019-оос 20 оны шинэ улирлын эхэнд Atlanta Hawks багтаа гэрээ байгуулах үеэр энэ миний сүүлийн улирал байх болно хэмээн хэлж байсан удаатай. Гэвч коронавирусын улмаас түүний 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээ бүрэн хэрэгжиж чадаагүй юм а. NBA-ийн комиссар Адам Silver түүнийг сагсан бөмбөгийн жинхэнэ элч төлөөлөгч хэмээн тодтогоод Vince Carter гайхалтай ур чадвар, тэсвэр төвчээр хатуужлаараа NBA-д мартагдшгүй нөлөө үзүүлсэн эрхэм хэмээжээ. Vince Carter-ийн хувьд 1990, 2000, 2010, 2020 гээд NBA-ийн түүхэнд 4 10-д тоглосон анхны тамирчин болсон юм. Тэр нийт 22 жил мэргэжлийн сагсан бөмбөг тоглохдоо Toronto Raptors, New Jersey Nets, Orlando Magic, Phoenix Suns, Dallas Mavericks, Memphis Grizzlies, Sacramento Kings, Atlanta Hawks зэрэг 8 багт хүчин зүтгэж 16.7 оноо дундчилжээ. Өндөрт дүүлэн нисч өөрийн хүчтэй гайхалтай уран гоёмсог тоглолтуудаараа хүүхэд залуусын зүрх сэтгэлийг эзэмсэн тэрээр яалтчгүй сагсан бөмбөгийн түүхэнд төрөн гарсан шилдэг тамирчин тоглогчтой нэг юм. Энэ ч утгаараа хагас гайхамшиг Vince Carter-ийн 15 дугаарыг Brooklyn Nets баг хамгийн сүүлд мөнгөчүүлсэн. Үүнээс гадна түүний төрлөх баг Vince Carter-ийн дугаарыг мөнгөчүүлэхдээ энэхүү ёслолд Dr. J хүрэлцэн ирж оролцож түүнд хүндэтгэл үзүүлсэн байдаг. Carter-ийн хувьд 2024 оны 10 дугаар сард сагсан бөмбөгийн алдрын танхим заларч Toronto Raptors баг 11 дугаар сард нь 15 дугаарыг нь мөнгөчүүлсэн. Vince Carter 2000 оны Сидней Олимпиар Францын шигшээ багийн төв 2 м 10 см өндөртэй Фредерик Вайсийн дээгүүр даван тохож шууган тарж байсан гэдгийг та бүхэн тод санана. Тухайн үед спортын сэтгүүлчид үүнийг үхлийн тоглолт хэмээн нэрлэн бичиж байсан бөгөөд ESPN 15 жилийн ойгоор сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн шилдэг тоглолтоор нэрлэж байсан юм. Vince Carter-ыг хамгаалж байсан Фредерик Вайс тухайн үедээ хэлэхдээ мэдээж түүхэнд хамгийн шилдэг нь байлгүй яах вэ? Бичлэгэн дээр хохирогчоор бий байгаа нь жаахан онцгүй юм. Гэхдээ хүн нисэж чаддгийг тэр тоглолтоос л мэдсэндээ хэмээн тайлбарлан хэлж байжээ. Vince Carter бол зөвхөн тоглогч ус, харин NBA-ийн түүхэнд хамгийн урт амьдарсан домгуудын нэг юм. Хэрвээ миний карьерийн сүүлийн тоглолт тэр болохоор бол би сүүлийн шидэлт, сүүлчийн довтлогондоо сэтгэл хангалуун зодог тайлах болно. Vince Carter-д Atlanta Hawks багтаа гэрээ байгуулсан ч ковид гарсны улмаас тэрээр зодог тайлах шийдвэрийг гаргасан байдаг. Тэрээр зодог тайлсны дараачаар NBA-д аналистаар ажиллаж байгаа гэдгийг та бүхэн мэдэх байхаа. Ингээд энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ хагас гайхамшиг точид Vince Carter-ыг үзүүлээ. Ингээд та бүхэн дараагийнхаа дугааруудаар ямар тоглогчийг танилцуулах хүсэлтэй байгаа талаар комент бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл баярлалаа.